Чи ингэж боддгоо? Би одоо хэдэн настай билээ? Одооноос шинээр юм эхлэхэд оройтсан юм биш үү? Энэ насанд хүн ингэх ёстой байтал би яагаад энд явж байна? Бусад хүмүүс аль хэдийн амьдралаа зэгцэлчихсэн байхад би яагаад дотроо дахиад өөр юм хүсээд байдгийн бол? Хэрвээ иймэрхүү бодлоод чиний дотор хүчтэй цохолцож байсан бол өнөөдрийн подкастын яриа чамд зориулагдсан. Яагад гэвэл олон хүн наснаасаа болоод амьдралдаа хаа нэгтээ гацаад зогсчихдгүү. Олон хүн өөрийнхөө талаар итгэжсэн тайлбараасаа болоод зогсчихдаг. 27 хүрээд одоо доктортой байх нас гэж бодно. 35 хүрээд одоо эрсдэл хийх нас биш гэж бодно. 37 нас хүрээд одоо эхлвэл итерхий оройтсон харагдах байх таа гэж бодно. 50 хүрээд одоо бол хүүхдүүдэд бодох нас өөрийгөө шинээр нээх нас биш гэж бодно. Тэгээд хүслэн дотроо амьд хിവэр байдаг мөртлөө хүн өөрөө түүндээ хаалга онгойлгохоо болчихдог. Миний саяхан Instagram дээр асуусан нэг асуулт. Чи хэдэн настай вэ? Амьдралдаа өөрчлөлт хиймээр байна уу гэж асуухад хүмүүсийн ихэнх хариулт нь 27, 35, 37 бас 50, 51 настай гэж хариулсан хүмүүс цөөнгүй байсан. Тэгээд бүгдээрээ амьдралаа ямар нэгэн байдлаар шинээр эхэлмээр байна, өсмөр байна, дараагийнхаа бүлэгтээ ормоор байна гэд сайн сайхан руу тэмүүлсэн мөрөөдөлтэй байгаа. Тэгээд эдгээр хариунуудаас анзаархад надад нэг зүйл маш тод мэдрэгдэж байгаа. Хүмүүсийн дотор хүсэл нь ол унтраагүй байгаа. Гал халуунаараа залуу хүүхэд нас шиг л хүсэж мөрөөдсөөр байгаа. Гэхдээ тэр хүсэл мөрөөдлөө өөртөө зөвшөөрөх эрхийг нь өгөхгүй байна. Зөвшөөрөх гэхээр л болохгүй байх хүчтэй шалтгаанууд яагаад ч юм олдоод байгаа. Хүн дотроо өөр амьдрал хүсэж байгаа атлаа тэр хүслээ надад тохирохгүй, эсвэл энэ насанд маань тохирохгүй байхтай гэж бодоод дарчдаг. Мөрөөдлөө няцаахтаа ч их логик үндэслэлтэй гоё няцаадаг. Одоо оройтсон хүмүүс юу гэх бол одоо би доктортой тайван байх ёстой. Одоо би ямар нэгэн зүйл эхлэх нас биш. Одоо надад тийм боломж байхгүй гэх мэт. Гэхдээ үнэн нь юу гэж? Нас бол баримт, харин оройтсон гэдэг бол тайлбар. Энэ хоёрын ялгааг ойлгохгүй яваад ивэл амьдралынхаа маш сайхан боломжуудыг хажуугаар нь өнгөрөөдөг. Чи яг одоо 27-тай байж болно, 35-тай байж болно, 37-тай, 50-тай, 60-тай байж болно. Эд бүгд тоо. Зүгээр л тоо. Харин тэр тоон дээр болохгүй, оройтсон тийм нас биш, одоо болооч гэдэг утгыг нааж өгсөн нь нийгмийн харах үнцэг. Тэр нийгмийн дуу хоолойг бид дотроо өөрийнхөө итгэл үнэмшил шиг сонсоод сурчсан байдаг. Тэгээд нэг л өдөр өөрийнхөө үнэн хүсэлтэд нүүр тулахаараа бид өөрсдөөсөө биш, нийгмээс гаднаас зөвшөөрөл гуйж эхэлдэг. Би ингэж болох уу? Миний насанд тохирох болов уу? Одооноос эхлэх нь инээдтэй юу? Босод хүмүүс намайг юу гэж харах бол? Гэхдээ эргээд өөрөөс чинь асуух нэг асуулт байна. Чиний амьдралын чигийг үнэхээр хүмүүсийн харах үнцэг шийдэх ёстой юу? Чиний дотор одоо хүртэл амьд байгаа тэр хүсэл, тэр сэтгэл хөдлөл, тэр би өөрөөр амьдарч чадна гэсэн мэдрэмж зүгээр л санаандгүй төр зургийн бодол юм уу? Үгүй байх. Зарим хүсэл төр зургийн сонирхол, шохоорхол биш байдаг. Зарим хүсэл яг өөрийн чинь дотор амьд байгаа сүнсний нэг хэсэг, чиний оршихуй нэг хэсэг байдаг. Тэр хэсэг чамайг олон жил дуудаж байдаг. Чи л дуугүй, тоохгүй, эсвэл мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрөөсөн байж болно. Зарим хүмүүс 20-д наснда өөрийгөө олдог.
Зарим нь 30 хүрээд л анх удаа би яг үнэндээ ийм амьдрал хүсээгүй юм байна гэдгээ ойлгодог. Зарим хүн 40, 50 хүрээд анх удаа өөрийнхөө зүрх сэтгэлд үнэнч болох зоригтой болдог. Тэгэхээр яг үнэндээ хэн юунаас хоцорсон гэж нийгмийн шалгуур үзүүлэлтэд хоцорсон юм шиг харагдаж болно. Гэхдээ өөрийнхөө үнэн рүү ирэхэд хоцорсон гэдэг ойлголт байдаггүй. Хүн бүр өөр цагт сэрдэг. Зарим хүний амьдралын эхний хагаст сургамж нь ирдэг. Зарим хүмүүсийнх сүүлийн хагаст эрх чөлөө нэрдэг. Зарим хүнийхт хамгийн сайхан үеинд бусдын нүдээр бол оройтсон гэж хэлэгддэг тэр насанд нь эхэлж болно. Ягд гэвэл амьдрал бүх хүнд нэг загвараар цэцгэлдэггүй. Чиний амьдрал бол нийгмийн таймлайн биш. Чиний амьдрал чиний дотоод хугацаагаар өрнөдөг. Хэрвээ чи дотроо одоо л шинэ юм сурах хүсэлтэй болж байвал энэ бол чиний сэрж буй цаг. Хэрвээ чи одоо л ажлаа солимоор санагдаад бодож явсан зүйлээ эхлүүлмээр байвал энэ нь чиний үнэн илүү чанга дуугарч эхэлж байгаа үе. Хэрвээ чи одоо л кофе шоп нэ гэж бодож байвал эсвэл дуулах урлаг руугаа ормоор байвал эсвэл шинэ мэргэжил сурахыг хүсэж байвал эсвэл контент хийж personal brand босгож онлайн бизнес эхлүүлэхийг хүсэж байвал энэ бүхэн чамд хэтэрхий оройтсон гэсэн үг биш. Харин чи өөрийнхөө дараагийн бүлгийн өмнө ирчихсэн байна гэсэн дохио. Гэхдээ нэг санах чухал зүйл бий. Хүн хүсэж мөрөөдөх нь хангалтгүй. Харин хүсэлтэйгээ нийцэх бодолтой, энергийн давтамжтай болох хэрэгтэй. Яагад гэвэл олон хүн би илүү сайхан өөр амьдралыг хүсэж байна гэж хэлдэг. Гэхдээ дотроо ингэж утсаар идэг. Би тийм хүн биш. Надад тийм боломж байхгүй. Би нийтэж нүрэмгий биш. Би эхлэхэд ер нь ол оройтсон. Надад мөнгө алга. Надад хүрээлэл алга. Надаас арай өөр төрлийн хүмүүс л тийм зүйл хийдэг байх. Тэгэхээр хүсэл нь нэг талд, итгэл үнэмшил нь өөр талд явсаар эцэст нь хүн яг байрандаа үлддэг. Өөрөөр хэлбэл амьдралаа өөрчлөхийн тулд зөвхөн зориг, шийдвэр хангалтгүй, зоригийг даах дотоод сэтгэлгээ хэрэгтэй. Чи юу нь яагаад өөрийгөө хоцорсон гэж үздэг юм бол? Чи яагаад өөрийгөө тийм хүн биш гэж боддог вэ? Чи яагаад одоогийн насан дээрээ шин зүйл эхлүүлэхийг дотроо буруудаа мэдэрдэг вэ? Эдгээр асуултын цаана ихэнхдээ хүмүүсийн хэвшсэн хуучин дуу хоолой, нийгмийн итгэл үнэмшил оршиж байдаг. Эмэгтэй хүн энэ насандаа, эрэгтэй хүн тэр насандаа тэгэх ёстой, ингэх ёстой. Гэр бүлтэй хүн бол ингэх ёстой. Энэ үеийнхэн бол гих мэтчлэн ийм л өгүүлбэрүүд давтагдаад байдаг. Тэгэхээр эхний өөрчлөлт гадаа биш, эндээс эхэлнэ. Дотоодоос. Өөртөөгөө харилцдаг хилээ, бодлоо, харах өнцгөө өөрчилж эхэлнэ. Би оройтойгүй. Би одоо л өөрийнхөө үнэнтэй уулзаж байна. Би одооноос эхэлж болно. Би шинэ амьдрал руугаа заавал залуу насандаа биш, илүү ухамсартай болсон үед, халуун хүсэлтэй үедээ ч орж олно. Энэ бол хоосон мотивац биш, бодит амьдрал дээр ч ийм жишээ цөөнгүй байгаа. Мэдээлэл судлаад үзсэн чинь сүүлийн жилүүдэд 50-аас дээш насных нь шинэ бизнес эхлүүлэх нь ихэлсэн талаар олон мэдээллүүд байна. Зарим судалгаанд 55-аас дээш насны бизнес үүсгэн байгуулагчдын эхлүүлсэн жижиг бизнесүүд нь залуу фаундеруудынхаас илүү тогтвортой байх тохиолдол ажиглагдсан байна.
Энэ нь оройтсон гэдэг ойлголт ихэнхдээ хүмүүсийн толгой дотор л байдаг гэдгийг харуулж байна. Харин бодит байдал дээр тийм биш байна. Creator economy буюу контент бүтээгчдийн эдийн засаг салбарч бас улам өсөж, олон хүн өөрийн мэдлэг, дуу хоолой, туршлагаараа орлого бүтээж эхлэх боломж илүү бодит болсон байна. Энд мөн л нас, хүйс, гарал үүсэл, царай зүс тиймэрхүү нийгмийн хэвшсэн хүчин зүйлүүд хамаарахгүй байгаа. Өөрөөр хэлбэл дэлхий өөрчлөгдөж байна. Амьдралын замууд, орлого олох замууд, мөрөөдлөө бүтээх замууд өөрчлөгдөж байна. Амьдралын нэг л зөв амжилтын загвар гэж байдаг тийм үе ард хоцорч байна. Тэгэхээр өнөөдөр тулгараад байгаа бодит асуудал нь боломж байхгүй гэдэг дээр байгаа юм биш. Харин зарим хүмүүсийн дотор ердөө өөрсдөндөө зөвшөөрөл өгөөгүй гэдэг дээр л байна. Ялангуяа онлайн бизнесийн талбар дээр тусгайлан сануулж хэлмээр байна. Яагад гэвэл онлайн бизнесийн талбар нь олон хүний хувьд амьдралын хэм маягт зохицуулаад хийж болох уян хатан боломжтой, хамгийн бага өртгөөр эсвэл огт мөнгө шаардахгүйгээр эхэлж болдог ийм шин замуудын нэг юм. Чи заавал бүх зүйлээ орхиод шууд үсрэх албагүй. Чи эхлээд судалж болно, жижиг контент хийгээд эхэлж болно, өөрийн мэдлэгээ зэгцэлж боловсруулж болно, дуу хоолойгоо нийгэмд хүргэх мессежээ олж болно, хувийн брэндээ хаажмаар босгож болно. Дараа нь түүнийгээ орлоготой холбож хөгжүүлж болно. Онлайн бизнесийн хамгийн гоё нь олон хүнд өмнө нь байсангүй гэж бодогддог тийм их боломжийг бүр том өндөр орлогыг ч нээж өгдөгт байгаа юм. Өөрийн мэдлэгээр, өөрийн туршлагаар, өөрийн санаагаар, бас өөрийн оршихуугаар эдгээрийг хийж болно. Гэхдээ мөрөөдлөө дааг, амьдралдаа өөрчлөлт хий, шинээр эхэл гэдэг дээр зөвхөн онлайн бизнес л хий гэж хэлж байгаа юм биш. Энэ бол нэлээд олон хүний сонгож болох хамгийн таатай боломж шүү гэж санал болгож байгаа. Мэдээж та бүхэн өөрсдийнхөө сэтгэлийн дуудлагыг дагаж болно. Зарим хүмүүс дуулахыг хүсэж байгаа, зарим нь урлагийн зам руугаа буцахыг хүсэж байгаа, зарим нь цоо шин мэргэжил сурч өөртөө эзэмшмээр байгаа. Ажлаа сольж болно. Гоё ресторан, кофе шопоо нээж болно. Гоо сайхан, хоол, дизайн, боловсрал, үйлчилгээ, зөвлөгөө, гар урлал, бүтээлч ажил гээд айлч салбарт хүчээ үзэж болно. Гол нь ямар салбарыг сонгохдоо биш. Чи өөрийнхөө мөрөөдлийн амьдралд жинхнээсээ гар дүрж эхлэх хэсэг нь л чухал байгаа юм. Одоо хүртэл хүмүүсийн бичсэн хамгийн зөв байх ёстой тийм нэг дүрээр амьдрах уу? Эсвэл өөрийнхөө амьдралыг өөрийн гараар зурж эхлэх үү? Энэ асуултыг жинхнээсээ нухацтай бодох үед амьдралын эргэлт эхэлдэг. Заримдаа хүмүүс өөрийгөө өөрчлөхийн тулд маш том зөрчил, асар их мөнгө, асар их төгс төгөлдөр сайн байдал шаардна гэж бодож шаналдаг. Гэхдээ тийм байх албагүй. Ер нь бол тийм биш. Өөрчлөлт ихэнхдээ нэг зөв бодлоос эхэлдэг. Дараа нь нэг зөв шийдвэр гардаг. Тэгээд дараа нь нэг жижиг алхам нэмэгддэг. Ингэж баг багаар л хүн аажмаар хуучин амьдралаасаа холдож эхэлнэ. Тиймээс чи яг одоо шинэ амьдрал өөрчлөлт мөрөөдлийнхөө төлөө юу хийж болох вэ? Дараах асуултуудыг өөрөөсөө шударгаар асуу. Шаардлагатай бол бичиж аваад тухтайхан хариултаа хөөрнөн өгвөл. Асуулт: би яг үнэндээ юу хүсэж байна вэ? Би ямар амьдралыг нэг л өдөр гэж хойшлуулад байна?
Би өөрийгөө ямар үгээр жижигрүүлээд байна? Эдгээр үгс миний үнэн үгс үү? Эсвэл миний айдсын хэл үү? Дараа нь хариулт дундаас гарч ирсэн тэр нэгэн хүсэлдээ тодорхой нэршил өг. Нэршил өгвөл хүсэлчин бүдэг байхаа болоод тодорч эхэлнэ. Жишээ нь би онлайн бизнесээ эхлүүлэхийг хүсэж байна. Би дуулмаар байна. Би шинэ мэргэжил эзэмшмээр байна. Би яг ийм ажлын орчин руу ормоор байна. Би өөрийн гэсэн жижиг бизнесээ эхлүүлмээр байна. Ингээд хүсэл яг юу вэ гэдг нь тодорхой болсны дараагийн хийх чухал зүйл нь хамгийн жижиг алхам юу байж болох вэ? Би яг ямар үйлдэл өнөөдөр авч болох вэ? Эдгээрийг тодруулна. Жишээлбэл судалгаа хийж болно, хүмүүсээс асууж болно, сургалт курс сууж үзэж болно, холбогдлолтой контент үзэх, бизнес төслийнхаа ч юм уу хүсэж байгаа зүйлийн талаарх төлөвлөгөө ноорог бичих, санаагаа цаасан дээр буулгах, Instagram хаяг шинээр нээх, жижиг туршилт хийх гэх мэт. Амьдралын дараагийн үе үргэлж том хаалгаар гинтийн байдлаар орж ирдэггүй. Заримдаа маш энгийн жижиг алхмаар л эхэлдэг. Тиймээс алхмыг жижиг байна гэж голох хэрэггүй. Сайн сайхан гинтийн асар том боломж орж ирэхийг хүлээгээд л суух хэрэггүй гэсэн үг. Жижиг гэж бодогдож байгаа ч гэсэн тэр алхмыг хийхэд хүнд маш том ухаарал, итгэл, урам, дараагийн шат, магадгүй цахилгаан шат, гэрлийн хурдаар гарах лифтний хаалгыг ч нээгээд өгч болно. Тэр алхмыг хийсэн хүн л өөрийнхөө амьдралыг дотроос нь өөрчилж эхэлдэг. Бид төгс болохоороо, мундаг болохоороо, бэлэн болохоороо эхэлнэ гэж байхгүй. Эхэлсэн учраас бэлэн болно, төгс болно, сайжрна, ходрно. Бүх хариуг мэдснийхэн дараа хөдлөн гэж байхгүй. Хөдөлсөний дараа л замаа илүү тод харна. Зоригтой хүмүүс л өөрчлөлт хийдэггүй. Хэдийгээр айцтай байсан ч гэсэн алхаснараа айцаа багасгаж аяндаа зориг ордог. Тийм болохоор одооноос эхлээд өөртөө зөвшөөрөл өгнө, гэхдээ зөвшөөрөл өгч байсангүй гэж өөрийгөө буруутгахгүй, өөрийгөө дорд үзэхгүй, өөрийгөө оройтсан гэдэг үгээр цаашид дарахгүй. Оронд нь дотроо ингэж хэл. Миний амьдрал дуусах болоогүй. Миний хамгийн сайхан үе яг одоо ирж байна. Миний шинэ эхлэл наснаас биш, шийдвэрээс минь эхэлнэ. Би одооноос өөрөөр амьдарч чадна. Хэрвээ чи сүүлийн үед дотроо нэг л тайван биш, нэг л өөр, нэг л илүү ихийг хүсэж байгаа юм шиг санагдаад байсан бол тэр хүслээ, тэр бодлоо битгий дар. Энэ бодол шаналгаа биш. Харин өөрийн чин доторх нөгөө гоё амьд хэсэг чамайг илүү чангаар, илүү тодоор дуудсан дохио юм. Бага зүйлдээ хансангүй, амьдралаа буруутгалаа, голж хиллээ, амьдралдаа сэтгэл ханамжгүй байна, даварлаа гэж бодох хэрэггүй. Нөгөө харах үнцг нь би одоогийн энэ хэмжээндээ энэ хайрцагтаа багтахаа болжээ гэсэн утга байдаг. Та угаасаа л илүү сайхан, илүү том, илүү өндөрт амьдрах заяатай байж болно. Тийм утга учиртай, тийм сүнсний өгөгдөлтэй, тэгж чадах нөөц чадамжтай, тийм л онцгой хүн. Тэр онцгой байдлыг дэмжиж, усалж, зөвшөөрч, замыг чинь засч өгөх зөв орчин яг энэ үе дээр танд маш чухал тус болох болно. Яагад гэвэл ганцаараа байхад хүн эргэлзээг үнэн гэж андуурдаг. Харин зөв орчинд орохоор өөрийнхөө хүсэл мөрөөдлийг дахин зоригтойгоор сонсож эхэлдэг. Тийм учраас би өөрийн Patreon community-г бүтээсэн. Тэнд сонирхолтой шинэ контентууд оруулахаас гадна хүн дотроо илүү сэрж, илүү тодорч,
илүү зоригтой болж өөрийн мэдлэг, дуу хоолой, амьдралын дараагийн хувилбар руугаа ойртоход хэрэгтэй ийм л агуулгуудыг хийдэг. Patreon community дотор mindset, manifestation, дотоод өсөлтийн тухай агуулгууд бий. YouTube дээр тавигдаагүй тусгай подкастын дугаарууд бий. Эерэг мэдээгээр цэнэглэх радио нэвтрүүлгүүд бий. Мөн өөрийгөө хөгжүүлэх, бодлоод хэлэх, зарим тохиолдолд өөрийн мэдлэгээ орлого болгох чиглэл рүү ч урагшлах үн цэнтэй сургалт материалууд байгаа. Хэрвээ чи урамтай мөртлөө нэг л цэг дээр гатсан мэдрэмжтэй явдаг бол өөрийн мэдлэг, дуу хоолой, хувийн брэндээ ашиглан орлого бүтээж эхлэх төвшин рүү аажмаар шилжихэд туслах дэмжлэгт орон зайг би энд бүтээж байна. Манай Patreon бүлгэм зөвхөн онлайн бизнесийн тухай биш, энд бас хүн өөрийн амьдралд илүү идэвхтэй оролцож, шин дүрээ бүтээх тухай, өөрийгөө томруулах тухай, өөрийн дотоод үнэнтэйгээ илүү нийцэх тухай, энергийн давтамжаа үргэлж өндөрт барих тухай байх болно. Хэрв та өөртөө онцгой зөвшөөрөл өгөхийг хүсэж байгаа бол бүлгэмийн гишүүн болж нэгдээрэй. Хэрвээ чи өнөөдрийн энэ подкастын богино яриаг сонсоод дотор чин ямар нэгэн зүйл хөдлөөд нэг л догтлоод оч гялалзаад байгаа бол тэр мэдрэмжинд хүндэтгэлтэй хандах цаг ирсэн байх. Магадгүй чи хоцроогүй. Магадгүй чи зүгээр л одоо өөрийнхөө амьдралын шинэ бүлгийн хуудсыг нээх гэж байна. Дахиж өөрийгөө буцааж бүү тат. Чи өөрөөр амьдарч болно. Чи өөрөөр сонгож болно. Чи хоцроогүй. Чи зүгээр л бусдын цагаар өөрийгөө хэмжиж ирсэн байх. Одоо тэр хэмжүүрээ тавьж явбал тэгээд өөрийнхөө зүрх сэтгэлийн цагийг анхааралтай сонс. Тэндээс жинхэнэ сэтгэл ханамжтай амьдрал чинь эхэлж магадгүй шүү. Баярлалаа, баяртай.